Бид энэ удаагийн сурвалжлага мэдээлэлээ Булган аймгийн Булган сумаас бэлтгэн хүргэж байна. Энэ онд нийт 41,844 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүрдэгдснээс 35.1% нь заллих гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өдөрт гардаг 3 хэрэг дотмын нэг нь заллих гэмт хэрэг байгаа гэсэн үг юм а. Сүүлийн жилүүдэд заллингийн гэмт хэрэг ихсэж байгааг энэ тоо баримтаас харж болно. Тэгвэл бид энэ удаад Булган аймгийн удирдлагууд 180 орчим хүнийг Солонгос явуулна хэмээн залилсан байж болзошгүй хэргийн талаар сурвалжлалаа. 2024 оны 4-р сард Сэлэнг, Булган, Хөвсгөл гэх 3 аймгийн иргэдийг Булган аймгийн засаг даргын орлогч ундрах, за бусад Монгол Ардын намын гишүүд Солонгос руу ажлын гэрээгээр явуулна гэдэг мэдээллийг танилуудаар нь дамжуулж тараажээ. Улмаар 180 гаруй хүн уг мэдээлэлд итгэн 2-оос 2.5 сая хүртэлх төгрөгийг дэржих дэнж төгс шийдэл төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн байна. Булган аймгийн засаг даргын орлогч ундрах эдгээр хүмүүст Солонгос руу явуулах талаар зааварчилгаа өгдөг байсан ба сонгуулийн өмнөх энэ үеэр тэрээр Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ ажлын албанд ажилладаг байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл эдгээр мөнгөө шилжүүлсэн 180 орчим иргэдээс нэг ч хүн Солонгос руу яваагүй бөгөөд цаг хугацаа эдийн засгаар хохироод байна. Бид нэг нарийн мөчийн насны охиныг таньдیں۔ Тэгээ нэг очиж өөр ажиллаар очсон чинь ингээд Солонгос руу нэг манай ингээд юунаас намаас гаргаж байгаамаа. Одоо нэг 70-80 дүн бүртгэлтэй байгаа. Та өнөөдрийн хугацаанд яаралтай нөхрөөгөө би манай нөх таньдаг байхгүй юу? Бүртгүүлэг болно гэдэг. Тэг ямар учиртай юм заа гэрээгээр гарах гэж байгаамаа гэж тийм хэлсэн. Гэрээгээр гарах гэж ингээд 3 жилийн хугацаанд төлөө 6 сар болоод орж ирдэг юм гэрээгээр ажилчин гарах нэг 70-80 дүн бүртгэлсэн байгаа. Өнөөдөр баг сүүлийн өдрөө гэж хэлсэн. За тэгвэл болох уу манай нөхөр болох юм бэ? Нэг нас нь бол 45 насны хүртэлх юм биш ийцэн тий. Тэгээ болох юм байна. Тэгэл тэр өдөр би хүн амтнаас гуйж хагаад хүүтэн мөнгө аваад нэг найз нь бас цуг гуугаад хоёлоо манай нөхөр бүртгүүл мөнгө тушаасан байгаа. Нийт хэдэн төгрөг тушаасан бол? Нэг нь 2 сая 180. 2 сая 100 хоёлаа нэг 4 сая 360 тий. Тийм тушаасан байгаа. За ерөнхийдөө бол бүртгэж явахдаа бол тэр чинь 9 сард Солонгосын ургацын сезон эхлэхээр ажилчид аягүй их хэрэгтэй болдог. За тэгээд тэр ажилд ерөнхийдөө явуулнаа гэж бидэд бол бүртгэсэн. Одоо туслахаар газар тариалан дээр ажиллах хүчээр 2 сая төгрөг эхэлж өгөөд дараа нь сургалтын төлбөрөөр 400 мянга өгсөн. Сонгуулийн жил 2 сарын 18-нд манайх сая 581 хийгээд 900 мянган нэг хийгээд дахиад үедээ 100 мянган вон бүртгэлийн харамжилтаар тэгж өржүүлсэн санагдаж байна. Нийтдээ нэг 2 сая 580 мянган төгрөг авах байхгүй. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийсэн болов? Хийгээгүй. Ямар ч гэрээ хийгээгүй. За ямарсан асуудал найдартай манах намын шугамар гаргаж байгаа л гэж хэлсэн. Одоо Бат Эрдэнэ гишүүний лам гişүү болсон. Тэр өөрснөө тэр насан тогтох гэж одоо тэр айлын махан чи байгаа. Ямарсан намын шугамар бид нар гарах гэж байгаа л гэж хэлсэн. Гэрээ хийхтэл бол юу ч хийгээгүй. Яа тэр энэ чинь нөгөө улсын хурлын гишүүний санаачлагаар хэрэгжүүлж байгаа ажлаа та нар хин итгэж байгаа юм бэ? Хинээ нүдээр та нар тоглосон юм бэ? Та нар гишүүнийхээ нүдээр тоглосон гэдэг гэж хүмүүсийг нэг итгэж үнэмшүүлдэг байсан байхгүй юу? Одоо энэ чинь бодсон хурлын гишүүн Бат Эрдэнэ шинэ хөдөө төрлийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулаад Булган аймгийнхаа хүмүүсийг хүртгэлтийн хариуцлага мэдгүй. Булган аймгийнхаа хүмүүсийг ундрах гэдэг одоо нэг аймгийн орлогч дарга эмэгтэй чи хариуцсан байхгүй юу? Тийм бидэд дараа нэг уулзаад за ингээд солонгос хэлний сургалт явуулж байгаа гэсэн. Гэтэ солонгос хэлний сургалт нүртэл нэг сайн өгдөг л дээ. Нэг солонгос хүн байсан. За тэгээд бол тэр хүн бол зааж яасан. Сүүлд бас бидэд нэг булганд нэг дутсан бүгдээ. За ингээд яг явах гээд шүү. Бүгдээр ингээд яг одоо энд яг хүмүүс нь байна уу гэдээ нэг дутсан. Тэгтээ бол нэг солонгос хэлний ном тарааж өгчээсэн. За донд нэг 2 удаа нэг хурлын уулзалт хийж нэг байхын дург хүргэн дарж аваад явуулсан байсан. Солонгосоос хэлний бэлтгэл хийм гэсэн чинь YouTube-ийн нэг хичээл үзүүлээл. Тэгээ босгоо одоо энэ ядаглаад хуулийн дагуу үйлдэл байгаа бол Солонгосоос та нар одоо ингэ хэлний ийм төвшөнтэй болдоо гэдэг нэг тэр өгмөр байгаа байхгүй юу? Тийм одоо ингэ даван гараад 2 жил хаа нөрөг үзэж байна. Бид нар чинь гэхдээ одоо ажил захтай хүмүүс байгаад байна. Мал ахуйгаа хаяад аймгийн төвдөр явах хүлээгээд ирсэн хүмүүс байна. Манайх гэхдээ одоо барилгын ажил ингээд хэдэн өнөө дагуулад явдаг бол хавар намар бүтэн ажилгүй байсан. Яа тэгэхээр 7 хоногийн дараа явлаа. 14 хоногийн дараа явлаа. Харын дараа явлаа. Гэртээ аваад бид нар чинь удирдлагын ажлыг алдчихж байгаа байхгүй юу? Хэдэн сард нэм би буцаа сая төгрөг өгсөн. Ямар шалтгаан хэлгүй? Шалтгаан хэлгүй шүү дээ. Мөнгө буцааж авч байгаа талын ч гэсэн авч байгаа хүмүүс ч баярлалаа шүү дээ. Бид нар чинь нөгөө сая төгрөгийн илүү автсан замынхаа донд баригдаж байгаа байхгүй юу?
Солонгос талаас хариуцж байгаа хүн за танай Монголыг танай ангид хариуцж байгаа хүн бидний нэрийг бариад нэг илүү сая төгрөгийн илүү мөнгө авсан байх шүү гэдэг мэдээллийг бид нарт өгч байгаа. Тэр мэдээллийн дагуу та нар яагаад ингэж бид сая төгрөгийн илүү ингэж мөнгө залж авсан бэ гэдэг асуудал үүсгэнгүүт буцаад хүн болгоны даансруу сая төгрөг хийж байгаа. Үнэхээр залж аваагүй хувь төрмийнхаа дагуу авах хэрэгтэй мөнгө байсан бол яаруу зам руу тэгж хүн болгоны даанс руу аймгийн сонгуулийн өмнө мөнгө татаж шаардлага байхгүй гэж үзэж байгаа байхгүй юу? За энэ талаар мэдээллийг бид Булган аймгийн цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. За уг хэрэг нь цагдаагийн байгууллагт шалгагдаад 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. За хэдийгээр 1 жилийн хугацаа өнгөрсөн гэсэн одоо хүртэл цагдаагийн байгууллагаас прокурорт шилжүүлэг байна. Цагдаагийн байгууллага хандсан булганы цагдаа тандаад жил болж байгаа. Гэтэ булганы цагдаагийнхаа ямар ч юм хариу арга хэмжээ аваагүй шүү дээ. Бид эдэг бүгдийг битээр дуудаад тэгээд хохирогчоор бүртгэж авсан. Тэгээд би бол анханасаа энийг ерөөс аюул олон хүнийг хамгаалсан мөнгө татгалт угаалтч байдаг юм уу? Ер нь бол би зарчмын шийдвэр тэмдэгтэй гэж үзээд цагдаад хамтсан байгаа даа. Одоо жил болж байна. Тэгвэл цагдаа ажлаа хийхгүй байгаа мó? Өнөөдөр одоо нэг ажил албан тушаал нь одоо энэ цагдаа нарыг бас нэг хөдөлгөхгүй байгаад ийм юм уу? Би тэрнэр л яг харж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд нэг өөрөг хандл маань юу болж байна гэдэг болохгүй байна. Өндөр албан тушаалтнууд оролцож байгаа ингээд дуудаж авчиртай татах чадахгүй. Бидний одоо ихний хүрээнд хийх ажил биш гэдэг хариу өгч байгаа. 2024 оны 4-р сард Солонгос явуулна гэж иргэдийг бүртгэж байх үед одоогийн Булган аймгийн засаг даргын орлогч ундрах улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ ажлын албанд ажилладаг байсан бөгөөд ил үйлдлийн хохирогчид сонгуультай холбоотой мөнгө босгох гэж ийм лөөвөр хийсэн байх гэж таамаглаж байгаа юм. Эдгээр 180 иргэд үлдсэн 1.5 сая орчим төгрөгөө буцаан өгөхийг Булган аймгийн засаг даргын орлогч ундрахаас шаардахад өмнө нь миний нэр төрд хохирол учруулсан хүнээс би 20 сая төгрөг барагдуулж байсан. Миний нэр төрд халдаад дааж давшгүй өрөнд оров гэх мэтээр сөрдүүлдэг байна. Сонгуулиар нутгийн удирдлага, засаг дарга, улсын хурлын гишүүд иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулна, хөгжил дэвшлиг бий болгоно гэж уриалан сонгодог. Гэвч Булган аймгийн орон нутгийн удирдлагууд энэ амлалтаа умартан иргэдээ луйвардан хохироож байна. Ийм хүмүүс аймаг орон нутгаа хөгжүүлж иргэдийн төлөө ажиллаж чадах хэсэг нь эргэлзээтэй юм а.